Сайн байцгаана манайхаа Lidl-man подкастын ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор маань Алдар Тэхийн 2 дугаар одонд 4 хүүхдийн ээж Булган Тамир маань хөрөлцөн ирсэн байна. Ерөнхий ивент тэтгэгч Имунс. Хамтрагч Biomon Kids. Хамтрагч Нура. Хамтрагч Wadart Stud. Хамтрагч S Flower. Хамтрагч эрүүл амьдралын ус Ecos. За хоёлаас мөнчиг удаан ярьлаа да тий. Харин тий. Орох юмсан. Бичгиймсан. Бараг хагас жил хэлсэн үү? Тэгсэн бах тий бараг хэдэн сард холбогдлоо. Намар хэрч одоо хаа. Одоо бичгээд байна л гэдээс. Тийм тий. Тий ингэж нэг хаа байсан Вьетнамд хүртэл таарч байгаа. Харин тий. Үгүй нөгөө төгөө яриад тий. Ингэж нэг бичих өдөр ирдэм бэжээ. Тийм байна. За, хоёлаа өнөөдөр илүү ээж талаас ярилцсан. Төгсгөлд нь бас эхнэр талаас ярилцсан. Тэгээд хамгийн түрүүнд ээж болох мэдрэмж ямар байсан бэ? Ээж болоод тэр мэдэрж байгаа мэдрэмж дөрвөн дөрүүлэн дээр нөр байсан уу? Ямар байсан? Тэгээ бас нэг залуу ээж болсон харьцангуй. Тийм. Би чинь томьёогоо 21-т төрүүлсэн. Тэгээд ээж болох мэдрэмжийг хараа сайн би одоо мартсан юм уу эсвэл тийм тод байгаагүй юм мэдгүй. Ямар ч гэсэн хүүхдүүл угаасаа хайр үүдэг. Асар их өөр төрлийн хайрыг мэдэрч ийснэ мэдээд байгаа. Түүнээс биш одоо ээж болох ямар байчлаа ч юм уу нэг тийм ялгаатай мэдрэмж аваагүй. Тэгээ одоо 4 хүүхэдтэй болсныхаа дараа яг ээж болсон биш гэж бодоод байгаа байхгүй юу? Яг ингээл ээжийн гараад өгүүлэлүүдийг гаргаад хүүхд рүү амар санаа зовоод ч юм уу дахин уцтаад ч юм уу хоол хүнсэнд нь анхаарал байнга ингээл хүүхдүүдийнхээ ирээдүг бодвол за ядч нэг эрүүл шүдтэй ч юм уу тий эрүүл бие хаатай эрүүл хоол ундтай хүүхэд ингээд насанд хүргээд одоо бэлдээ тавьчих юмсан даа гэдэл дандаа тийм боддог болсон мөлий. Тэгэд одоо ээж байх мэдрэмж эсвэл би ээж биш байх мэдрэмжээ мартцсан баг. Дандаа л ээж мэдрэмжээр л бүх юм танд тийм шүү. Одоо бодоод яг зүгээр яг одоо бодоход л тийм санагдаж байна. Тийм. Одоо тэгэхээр нөгөө ээж болохоос өмнөх ингээд хувь хүн, бие хүн гэж байсан байгаа шүү дээ тий. Тэрнээс ингээд хэр өөрчлөлт зөрүүтэй байв. Тэгвэл ээж болоход. Би яг хараа ингэсэн. Би охин, аль охин. Тий аль охин, аль ирэх охин байж байгаа шууд ээж болцсон. Эмэгтэй хүн би, хувь хүн би даасан гэдэг үгийг алгацсан юм шүү. Ямар ирэх охин явж байгаа шууд ээж болцсон байхгүй. Тэгэл яг ирэх охин байсан тэгэл дараа нь ирэх ээж болол тэгэл хамтдаа хүүхдтэйгээ хамт өсөж явсаар хагаад тэг хүн мэдгүй надад тэгжээж магадгүй. Би яг 30 жилийн гарсныхаа дараа ингээд ийм амьдрал гэж тийм байсан юм биш үү? Хүн чинь ийм одоо учиртай юм биш үү? Хүүхэд чинь юм биш үү ч юм уу? Тийм мэдрэмжүүдийг төлхөө сайн ойлгодог болчиход. Тийм. Тэрнээс биш яг ингээл нөгөө төрсний дараахын дээр хүчтэй нэг тийм. Тийм. Ямар хүчтэй нэг ялгаа ч юм уу мэдрээгүй, хүчтэй сэтгэл зүйн өөрчлөлтийг аваачгүй одоо тиймэрхүү л юм шиг байна. Яг хөө мэдээж тэгэл ингээл нийгэмтэй харьцуулаад өөрийгөө жоохон ингээд хэцүү байсан өдрүүд бол байсан л та. Гэхдээ тэр чинь ээж байхын сайхантай харьцуулахар юмнууд биш л дээ. Одоо ингээд дөрөв төрөхөд за эхний төрөлтөн дээр тэрний дараагийнх дээр ингээд ээж хүн ер нь яадаг юм бэ? Одоо миний бодлоор л эхний төрөлтөөс дараагийн төрөлтөнд илүү туршлагажиж боловсралдаг. Магадгүй тэрний дараагийнх дээр бүр тэгдэггүй. Үгүй мэдгүй надад бол тэгсэн. Тэгээ би сүүлийнхээ хоёрыг ер нь бол айгу одоо хөнгөн өсгсөн гэх юм уу. Эхний хоёр дээр бол айгу түүртэйдсэн шүү дээ ер нь. Том дээр бол угаасаа бүх юм шинэ болохоор айгүй хэцүү байсан. Тэгэл өвдөх нь хүртэл айгүй хэцүү тий. Ханаад хүрэхэд л дагаж уйлж мөлөл айгүй хэцүү байсан байхгүй. Тэгээ хоёр дахь дээр бол за ингэдэгтэй гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан юм ер нь. Тэгээд аваа гайгүй болоо 3 4 дахь дээр л өстэй гарын эсэр ингээд тий ханаад манадны учрыг ерөнхийдөө ойлгодог болсон. Тэгэл ингээд угаасаа ээжүүд тэгдэж тий жоохон өөр амьсгалаа л эхлэнгүүт энэ амьсгал нь нэг л бишээ гингүүт оройн халуурдаг ч юм уу тий.
гих мэтчлэн 3 4 дэх төр шал өрөлт. Тэгэл эмнүүдийнхээ учрыг ч гэсэн нэлээсээ олцсон. Тэгээ би ер нь 3 4 биш юу 2 3 4 сүүлийнхээ 3 дээр л барагтаа антибиотик л өгөөгүй. Тэгээ ер нь өөр ингэсэн нэг тодорхой хэмжээний арга барилтай болсон. Тэгээд ер нь 2 том нь томорчлоор 2 бага нь амархан өсөхөд амархан байд юм билээ. За. Тэгээд ингээд тусал нь ядаж. Тэгээ эсвүүтэл бүр тусалдгүй маа гэхэд хантай хажууд байж идэг. Юм яриад. Хүүхэд хажууд юм байгаа л ингээл зөвхөн энэ ялах хүүхдээ харахаас гадна энэ дахиад өөр орчин яваад тахлаар сэтгэл зүйн хувьд ч гэсэн хамаагүй амар идэг. Санагдсан. Одоо нөгөө тэгж штэ. Ингээл өвдөгтөн ч гэсэн ихнийх дээр ингээл уйлж барай л дээ дараагийнх дээр яаж тэгж гайгүй болох вэ? Одоо ингээд үдж байгаа ээжүүдэд маань бас тийм ээж байгаа байх гэж би бодож байна. Надтай ээжлэх юм хэвгүй. Би одоо ингээ хоёртой мөртлөө одоо 92-аа өвдөхөд ингээ миний зүрх ингээс алхалаад идэг ингээд хайгаад. Гү тэгэл бүх асуудал даван туулаад өнгөрхөн тодорхой. Би нөгөө нэг тийм шатны ойлголтод шүү дээ. Хэрвээ чи тэр зүйлийг өөрөө шийдэж чадах юм бол юундаа санаа зовдгийг шийдэж. Хэрвээ чи шийдэж чадахгүй юм бол юундаа санаа зовдгийг чадахгүй юм байж. Баггүй юу? Тэ би тэнд санаа зовснороо улам нөхцөл байдлыг хүндрүүлнэ гэхээс би тэр хүүхдийнхээ санаа зовгоотой хүүхдийнхээ ханидыг хамраас наваа ичж чадахгүй шүү дээ. Тэгэхээр би 50 байж ич бүх юмд юм бодит хандж ич эмээ цагт нь өгдөг, шүлтэй устай хоолыг өгдөг, сахар бага хэрэглүүлдэг, дэлгэснийхээ хэрэглээ хяндаг, шингэнийн сайн уулгаад би ингэж өөрөө ингэ доктортой байж ич хүүхд маань хамаагүй амархан даван тул шүү дээ. Тийм л болчих юм бэл сүүл рүүгээ. Ер нь доктортой тайван гиснээс яг уг хүн нь тийм төрлийн хүн үү? Би юу? Тий. Би ер нь яг нь бол амар сэтгэл хөдлөлтөй хүн л дээ. Гэхдээ аливаад амар прагматик хандахыг хичээдэг. Дандаа ингээд улс ортой бодит байдлаар хандахыг хичээдэг байхгүй юу? Тэгээ манай том охин намайг тэгтээ ингээл хүн болго ингээл зүрхээрээ шийдвэр гаргаж яхад манай ээж тархиараа шийдвэр гаргадаг гэж тэгдэг байхгүй. За. Гэхдээ ер нь тэр нь л үнэ. Би ингээд хичнээн ингээл амар сэтгэл хөдлөлөөр ингэжсэн ч гэсэн ингээд бодож үздэг тухайн юмыг. За. Тэгэл ястой яг түрүүнийх шиг нөгөө шийдэж чадах юм бол шийдийгээл орчин шийдэж чадахгүй л чадахгүй гэж хайчдаг. Тэгээ тэр нь өөртөө амар байдлаар л хийж байгаа юм л та ер нь бол. Тийм. Түүнээс биш бас ингээл налагаа сууж идэг сайхан ээж нэг юм бишээ. Яна би усаа задлж хөө мартсан байна штэ. Одоо хоёул зөндөө юм ярина. Тэгэхээр за баярлалаа. Усаа хийчи. За манай хамтрагчаар Экос ус хамтарч ажиллаж байгаа. Зөндөө их юм ярих болохоор хоёул зөндөө их ус уугаахаа. pH 8.5 шүлтлэг ус. Экос бидэнтэй хамтран ажиллаж байна. За би харин сая нөгөө нэг яриан дээрээс 50-аар шийдэх ёстой байна тэрэг эхлэр нь би тэгж идэхгүй. Эсвэл 50 байх хүн цаанаасаа өгөөдөлтэй байд юм бэ. Над шиг ингээл би чинь бас тийм төрлийн хүн биш ээ. Бас нэг юм нөгөө сэвэл зүүр ингээл баярлуул ингээл баярлал унаал бүр ингээл бүр унаал тиймэрхүү байхгүй. Тэгэхээр магадгүй тэр дээр хөөхд өвдгöd миний сэтгэл зүй нөлөөлөд идэм болов гэж сая. Тийм л ах. Гэхдээ ер нь зөвхөн хүүхдийн асуудал дээр биш бусад асуудал дээр ч гэсэн хүн амар тийм төлөв бодит юм одоо шийдвэр гаргадаг бодитоор боддог ах хэрэгтэй юм санагдаж байна. Өөрт хялбар ер нь л өөрт хялбарыг л сонгож байгаа тэр юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө ингээл аав ээжийн охин байж байгаад гэдээсэн шүү дээ. Хүүхэд жоохон хүүхэд байж байгаад ингээд ээж болсон хүүхдэрээ гэ. Тэгэхэд энэ зан төлөвшсөн байсан уу? Мэдгүй. Мэдгүй хэзээ төлөвлөсөн юм уу? Цаанаасаа тэгвэл байсан л юм байна л да тий. Тийм л ах. Тийм л ах. Нөгөө хүмүүс чинь тэгдэг шүү дээ. За би ээж болоод ерөнхийдөө би юм хүлээцтэй болцсон байлээ. Ер нь бас тийм баха бас нөгөөдөр яг ээж болол яг тэгсэн баг. Хүлээцтэй тэгээ илүү арай хялбар шийдлийг хайдаг болцсон л ах. Хялбар шийдэл гэхээр харин хялбар шийдэл нь одоо миний яриад байгаа юм байхгүй юу? Юмд амар тайван хандах, тайванд дотроо бодох. Тэгээ би одоо том охиндоо ч гэсэн хэлдэг байхгүй ингээд заримдаа ингээд амар өсвөр насны юм гарна штэ тий. Тэнгүүд нь миний охин жоохон бод гэвэл үлдээчдэг байхгүй. Тэгээ хүнд өөрөө бодох хугацаа амар хэрэгтэй. Аюу чухал юм байхгүй. Тэгээд ээж болоод ер нь бодож сурсан юм болов уу? Тийм байж магадгүй шүү. Тэгээд одоо 15 жилийн өмнө ээж болсон хүн чинь 16 дахь жилийнхээ өмнөх юм санахгүй. Өөрөө. Тэгээд
За ингээд 4 ихтэй ээж боллоо. Хүүхдүүдийн одоо хамгийн чухал асуудал мэдээж хоол хүнсний асуудал байдаг. Тэ энэ тал дээр ер нь яг яаж анхаарч насны хувьдаас 2 том 2 бага гэж явж байгаа шиг юм те. Тэгэхээр ер нь хүүхдүүдийн хооллолтын дээр яаж анхаарах вэ? Манайх яг юу том хүүхэд нь 15-тай, дараагийнх нь 12-тай, 3 дахь нь 6-тай, бага нь 5-тай. Ингээд яг 2-2-оор тийм насны хүүхдүүдтэй байхгүй юу. Тэгээд би хүүхдэд одоо ингээд би хүн болж төлөвшөхт нь бэлэглэж чадах эцэг эхээс бэлгэлж чадах заав дамаада ээжээс бэлгэлж чадах хамгийн том өрн оролт бол эрүүл хооллолт. Тэгээ эрүүл бие гэж боддог байхгүй юу. Тэгээ мэдээж эрүүл биеийг бүтээхэд бол эрүүл хооллолт амар чухал гэж боддог. Тэгээд хүүхдүүдэд багаас нь анханаас нь хоолнд оруулахдаа л тэрэн дээр нь анхаарч эхэлдэг. Тэгээд одоо бодоход би нөгөө том хүүхдээ гаргаад нилээн жинэмсэн байхгүй юу. Тэгээ амар баг 30 дэлмэл нэмээд тэг бүр ингээд хүн таних аргагүй болчихоо. Тэгээл тэр үед ингээд хоолт малтанд орох хэрэгтэй мэн гээд амар анхаарч эхлээд судалж модалж эхэлчихсэн. Тэгээд том хүүхдээ яг хоолны зуршил суух үедээ зэрэгцээд би хоолны дэглэм барьж эхэлчихсэн байхгүй юу. Яг дэглэм барих гэхээс илүү зүгээр хоолтынхаа зуршлыг би өөрчилж эхэлсэн байхгүй юу. Тэгээд илүү ногоо төлхөө иддэг болсон ч юм уу тий. Чихрнээс төрүүлж жимсийг сонгоол, ундаанаас төрүүлэл усыг сонгоол гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд гэрийнхэн галтайгаа жоох өөрчилсөн байхгүй. Тэгээд яг тийм орчинд өсөж байгаа хүүхдүүд бүр очиргүй тийм өөр хоолтын буруу зуршил руу амархан автах магадлал бага байт юм шиг санагддаг надад. Одоо манай 2 том ч юм уу яг миний тэр зарчмаар явдаг. Чихрнээс уртаа жимсийг сонгодог, ундаанаас уртаа усыг сонгодог. Ингээд одоо зэрэгцээ баах хүүхдүүдтэй хамт явж байгаад бүгдөө дэлгүүр орж ундаа авч үйгэнгүүт манай ус авч уудаг гэж байгаа байхгүй юу? Яг би хараагүй л дээ. Гэхдээ өөрөө тэгж ярьдаг. Тэгээ ер нь бол одоо шингэний хэрэглээ сайтай, жимс ногооны хэрэглээ сайтай. Тэгээ мах сайн иддэг манай хүүхдүүд. Яг тиймэрхүү. Тэгээд яг үр будааны төрөлтөө болохоор будааны төрлүүд за төмс маш бага иддэг. Тэгтээ яг иддэг л огт иддэг биш жоох иддэг. Тэгээ гурилны хэрэглээ манай гэрт айгүй бага байдаг. Тэгэл ер нь л тиймэр тогтцсон. Тэнгүүт нөгөө 3 дахь 4 дахь ч угаасаа тийм айл төрж байгаа хүүхдүүд. Тэгэхээр нэг тэгж амар бүр ингээд амар их сахар хэрэглээтэй учиргүй чихэр идэх ч юм уу юм гарахгүй байгаа байхгүй. Тэгээд дамаадаа хүн гэрийнхэн хүнсийг хөргөчөө өөрчлөөд ирчингүүд нөгөө хүүхдээ маань амархан ханаад төрөхч гэдэг юм уу эсвэл тархлаан сулраад одоо хүндрэх юу нэрэ гайгүй байгаад амш санагддаг. Тийм. Тэгээ хүнсээ сонгохдоо бол одоо ногоогоо ч гэсэн яг айл болох тэгэл гайгүй гэснүүдийн сонгож хэрэглэхийг хичээдэг. Махаа болохоор бас тэгэл өөртөө таньдаг айлаараа бэлдүүлэх ч юм уу тэгэл аль болох органик байдлаар авахыг хичээдэг. Тэгэл ингээл органик эко мэко гэдэг яг тийм төрлийн ээж болцсон байгаа байхгүй. Нэг л мэд гэдэг. Тийм нэг л мэд гэдэг. Маа том өхөн аваад гисэн. Ээж таавал алманд ээж гинэ. Тэг юу гэсэн үг ингээд гэсэн чи тэр үл хүүхдүүдийнхээ хоолтонд амар анхаардаг ээж гэх. За. Тэгээ манай хүүхдүүд одоо ингээд найзууд маа том охин найзуудтайгаа хоолнд орох гэхээр найзууд нь тэгдэг гинэ. Ойрхон ингээ KFC орчих гэл тэгдэг гинэ. Тэгэхээр гүүштэй ястаа KFC орох мөнгөөр хідүүлээ халуун хоол хажуунаас наваад идчихнэ гэл тэгдэг гинэ. Чи нэр арай дэндүү юм аа гэл найзууд нь тэгж гэж байгаа байхгүй. Гэтэ яхам миний зорилго тэр байсан. Тийм тэгээд болох юм байна гэж би бодож байгаа. Одоо 15 та хүүхэд маань яг миний ботсон хоолттой явдаг. Ямар гоё юм бэ тий. Хараагүй 15 нас ч угаасаа нөгөө бидний хараанаас аливжээ гараад явцсан. Хяналтаас аливжээ гараа явцсан нас шүү дээ тий. Тий өдрийнхөө бараг 80-80% ингээд найз нөхдөдөө босод хүрээлтийг өнгөрөөж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ нүднээс талд эрүүл хоолж гэдэг чинь одоо миний амар байдлаа шүү дээ. Нөгөө өөртөө амар. Тийм байх. Тэгэхээр өөртөө амар байлгахын тулд анханаас нь л тэр нөгөө зөв зүйлүүдийг сонгож явах нь чухал юм байна тий. Тэг ерөөсөө л яг тийм бил. За хооллолтын тал дээр тэгвэл бас л амархан хэлбархан л явж байгаа. Анхнаас нь л хэлбар байлгыг. Хожмын өдөр толгоо барихгүй тулд одоо л амар ичл гэдэг зарчим авсан юм уу? Тэгвэл 4 охинтой айл те охтууд дээр одоо хүмүүжлийн арга хэлбэр ч юм уу охтуудтай харилцаан дээр ч юм уу нэг тийм танаа гэр бүлийн зүгээс анхаардаг тийм зүйл байгаа юу? Яг хүүхдүүд дээр л
ерөөсөө яг хөөхдөхгүй бүх одоо амьдралынхаа бүх харилцаанд ч юм уу тэнцвэрийг л амар их барьдаг байхгүй юу? Тэнцвэр нэг талаар зүрхээ нөгөө талдаа тархиа орчих яг тэнцвэхэл авч явахыг хичээдэг юм. Тэгээ хүүхд өсөхдөө ч яг тэгэх гэж хичээдэг. Амар их хаар ундраад би эрхлүүлмээр байсан ч гэсэн тэр хүүхдийг өглөө цагт нь босгоод би цэцэрлэгт нь явуулах ёстой тий. Зарчим угаасаа л тий. Тэгээд аль болох тэнцвэртэй болохыг л хичээдэг. Эрхлүүлсэн ч хит эрхлүүлчихгүй, загнасан ч хит загнахгүй байхыг хичээдэг. Тий. Тэгээ баланс л дээр л тогтож байгаа шүү дээ угаасаа. Харин тийм юм бэлээ. Тий одоо энэ pH гэж ярьж байгаа чинь баланс шүү дээ. Нөгөө бас ингээл зөндөө ээжүүтэй ярилцж хахад нөгөө хүүхдийн арга хүмүүжлгээл асуухаар хүүхдийг тэгээ хүмүүжүүлдэг юм дөө. Хэдүүлээ өөртөө сайн байгаал. Тэгэхээр хүүхэд угаасаа хараал бидрийг дураадаг. Ер нь тийм дээ тий. Тийм тэгэл нөгөө балансаа барь. Хитрхи юм уу биш хитрхи сайн биш яг голоо барайл. Подкастын ерөнхий эндтгэгчээр бидэнтэй Япон технологид суурилсан нураа эрт илрүүлэг вакцины төв хамтран ажиллаж байна. Нураа төв нь хавдрын эрт илрүүлэг болон амьдралын хэв маягаас үүссэн өвчлөлүүдийг эрт илрүүлгээрээ илүү онцлогтой. Завгүй амьдралын хөвшилд зориулсан залуучууд бидэнд зориулсан бөгөөд 2-3 цагийн дотор хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан AI болон эмчийн зөвлөгөөтэй нураа төвөөр үйлчлүүлэн эрт илрүүлж эрүүл амьдарцгаая. Тэгээ хайрлахад ч гэсэн хит их хайрлахгүй байх хэрэгтэй юм билээ. Би тэгж бодсон. Тэгэд хит их хайрыг хүүхдийг эргээгээд тэр нь жоохон дарамттай ч юм уу эсвэл хинч биш болгодог ч юм уу тийм. Нэг гэрийнхээ орчинд л тухтай байдаг ч юм уу тийм болох энэ төр бол амар хүүхдтэй хөнөөлтэй ч юм уу санагдсан. Тэгэл тийм болохоор өөр хайрыгч баланстай л болох хэрэгтэй. Тэгээ маа нөхөр арай ихтүүлчих гэдэг байхгүй. Тэгээ би бол тэрийг барих гал амар хэцүү хэцүү баха. Гэхдээ тэгэл яах юм чинь хүүхдийн төлөө л хийж байгаа юм шүү дээ. Тэ энэ бол бодит байдал ахгүй. Тийм үстэй тий. Тэгэхгүй одоо тий би одоо гэхдээ яг би тэн дээр жоохон шөмжөлтэй өөр дээр ханддаг хүүхдүүдээ би нөгөө нэг юм загинж магиндгүй төрлөө гэж байхгүй. Яг загнана л та мэдээж загнана. Гэхдээ амар юм болгон дээр нь тэгэл байн хүчлээл ингээл байнга загнаал гэр ажил мэл ерөөсөө хийлэгдэх байхгүй. Тэгээ тэр нь эргээгээд тэр байдал маань эргээгээд нөгөө хүүхдэд маань жоохон юмд хоошоо суудаг ч юм уу. Гэртээ ирээд бүр яг буудалж ингээд тухалж байгаа хүн шиг болдог ч юм уу. Болгоод унж байгаа байхгүй. Тэгээ би ингээд энэ байдал маань буруу ээжээ би одоо энийгээ жоохон засах хэрэгтэй байна гэд ингээд хоёр томоор юм хийлгээ. Тэр гурав дахаараа одоо жоохон ингээд ахуйд оруулж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэл ер нь тиймэрхүү байдлаар харцахгүй болохгүй юм бэл. Тэгэл дараа нь өөрөө хамаа барих юм шүү дээ. Тэг нэг хүүхэд өсгөн гэдэг чинь угаасаа тэгтээ үнэхээр ингээд бодохгүйгээр би дээр үед болохоор ингээд бодохгүйгээр үсгэж болдог байсан юм шиг байгаа тийм шүү дээ. Нийгэм нь өөрөөс юм чи. Угаас ямар ч аргагүй нийгэм шал өөрөөс. Тэгээ бид нарт үнэндээ өсвөр насндаа тэгээд юм ороо сууж явах тийм одоо юу гэдэг чинь тийм боломж байгаагүй байхгүй юу. Бид нар зүгээр л тий одоо яг би бол ингээд хоол ундны төлөө бодоогүй гэж болно л дээ тий. Гэхдээ ингээд ямар ч илүү юмны тухай биш ахын одоо үндсэн хэрэгцээнүүд дээр илүү анхаарал тавьдаг гэсэн байхгүй юу. Бид нар тий тэнгүүт одоо хүүхдүүд бүх үндсэн хэрэгцээнүүд хангагдаад эхэлсэн хүүхдүүд цаашаа шал өөр юмд бодогдоод тэнгүүтээ ингээд юм орчм юм ордог гарууд эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нийгэм амар өөр юм чи одоо бид нартай харьцуулахын аргагүй. Тэнгүүт манай хүүхдүүд ээж болохын цагт нийгэм дахиад өөр болчихно. Дахиад тэд нар чи өөрөөр хүмүүжүүлнэ. Одоо тэгэл энэ одоо хууль юм да тий. Байгалийн. Тэгэхээр яг одоо хүүхдүүдтэйгээ бид нар бодож ингэж хүмүүжүүлэх арга тал дээр ингэж бодож за тэгэх хэрэгтэй байна, ингэх хэрэгтэй байна гэхээс өөр аргагүй болчиход л байгаа юм байна тий. Би тэгж боддог байхгүй. Тэр болгон дээр өөрт амраар л хийх ёстой байхгүй юу? Тэгээ хожмын өдөр надад амардаа гэж бодвол би одоо жишээ нь хүүхдүүдийнхаа шүтийг 3 сар тутамд үзүүлдэг байхгүй юу? Тэгэл тэрийг би бас ингээл хожмын өдөр өөрт амар гэдэг сэтгэхгүйгээр хийдэг. Тэгээд нөгөө эрүүл хүүхэд гаргая гэж ингээд нөгөө төлөвшүүлээд явуулъя гэж бодож штэ өөрөөсөө. Тэрнийхээ нэг зартанд нь эрүүл шүдтэй хүүхэд гэж боддог байхгүй юу? Тэгээ байнга шүдийг үзүүлнэ, хянана. Тэгээ зарим тохиолдолд өөрөө ингээд хэвтүүлж аваагааж өгч мөг тэр намны өндөд айгүйх анхаарч байгаа байхгүй юу? Тэгэл энийг чинь би өөртөө амраар хийж байгаа. Тийм. Залхуу юм уу? Гэтэ бас яг энэ үнцэг юмыг нөгөө нэг харах үнцэг гэдэг чинь бас айгүй чухал тий. Нөгөө л би анх удаа ийм үнцгээс харж байгаа ээжтэй уулзж байна. Тий, анх удаа. Тэнгүүд л бас нэрээ ийм үнцэг бэдгийм байж тээ.
Тэгээд яг энэ өнцгөөс харчих юм бол бас амархан юм шиг тий. Одоо ингээл бид нар чинь за шүдийг угаахгүй болвол хорхоотно. Цэвэрлээ. За ингэхгүй л болохгүй. Яа за цэвэрлээ даа ч юм ингээл тэгж бодоод тааш. Тэгэхээр яг нөгөө нэг харах өнцгөө өөрчлөөд гэдэг шиг эн чин дараа нь надаа амар штэ гэж бодгоно аягүй чухал юм байна. Тэгээ өөрт амраарах хэрэгтэй бүгдийг. Тийм ээ. Энийг бас нөгөө сонсож байгаа ээжүүд манайх юм бол зарим зүйлээс нэг юм шантраах ч юм уу, залгаах ч юм уу тийм үе гараалын өнцгийг өөрчилж харах. Тийм. Тэгээ яг мэдгүй надад энэ үл яг андал суугдсан юм шүү. Над бол бас ингээд амар хэцүү санагдажсэн залхаж исэн ч юм уу юу зөндөөс. Гэтэ тэр үл хүүхдээс шалтгаалаад биш нийгэмд орж чадахгүй байгаагаас шалтгаалаад ингээд ёо би бүр юу хийгээд байна яага гэртээ суугаад байгаа юм бэ гэж бодсон үед амар болсон байсан шүү. Зөндөөс. Одоо ч нөгөө юу яасан уу? Хоёрыгоо гаргачаад нилээн байжгаад нөгөө хоёрыгоо гаргасан шүү дээ. Тэгэхэд тэр завсарт ажил хийгээд үлдсэн хоёрыгоо гаргахтаа л гэртээ хэдэн жил байсан. Эхлээд ингэхгүй юу? Эхнийхээ 2 томыг гаргачаад тэгээд манай 2-р 3-р чинь 6 насны зөрүүтэй. Тэгэхээр чи нэг 4 жилтэн ч юм уу яг ингээд хуваарь юм их гэж оролдож байсан байхгүй юу? Тэгээд тэрнээс өмнө маань фейлдсэн учраас би за яшиг одоо хүүхд гаргая гэх. Угаасаа зорилго нь угаасаа 4 хүүхдээсэн юм л та. Тэгээд за окей 3-4 хүүгээ явъя гэд. Тэрнээс өмнө болохоор хэдэн жил гэртээ суусан байх. Чин за юу лээ. 5-6 жил асуусан байсан юм шүү. Тийм. 5-6 7 жил болчихсон юм болов уу? Тийм баг. Тэр үед одоо бас тэр үед гэж яриа штэ тий тэр чинь. Тэгэхээр сэтгэл готролж ер нь хэр өртдөг вэ? Яг одоо хүмүүст нөгөө амар хүнд одоо өртдөг хүмүүс байдаг штэ тий. Нөгөө төрсний дараа сэтгэл готролд хүнд өртөж байгаа хүмүүсийг харьцуулахад бол надад хамаагүй гайгүйсэн. За. Миний нөгөө учиргүй депресстэй байсан юм. Би тэрийг бол нэг амар постпатром гэж боддог байхгүй юу. Зүгээр л депресс байсан тэр яг нөгөө нийгэм рүү орж чадахгүй байна гэдэг депресс амар их байсан. Тухайн үед төгсөөл нөгөө оюутан нас дөнгөж дуусаад төгсөнгүүтлээ ажил хийхгүй авч шууд хүүхд гаргачихж байгаа байхгүй юу. Тэгтэл яасан манай нөгөө хамт төгссөн найзууд ч мөгдөрөө ажил төрөлд орох нь оролгаад гişээ явах нь яваал тий. Тэгэл ингээл хөгжөөд нь байгаа байхгүй нүдэн дээр шал өөрөөлөл. Тэгэд тухайн үед би өөрийгөө яг эндээ гат дуусчлаа ингээд би зогсчлоо гэж бодож исэн. Өөр замаар хөгжиж яваагаа би ойлгоогүй байсан. Одоо эргээ харахад адилхан л хөгжижл явсан. Хоёр өөр замаар хөгжижл явсан юм байна гэж би боддог. Тийм бэ нөгөө ээжүүд чинь гэртээ суугаараа яг л бараг дийлэнх ээжүүд л тэгж боддог тий. Өөрөө яг гацаал бусад хүмүүс ингээл амжилттай яваал ажиллаал би л энэ чинь ингээл хүүхдтэй. Тэгэл нэг өдөр болгон үсээ дэшин шууж боочоод өргөн бодолгоо өмсөөл утгатай ч юм шиг утгагүй ч юм шиг өдөржингөө байгаа л гэртээ. Тэгэл яг тэгэхэд бол би л зогсчлоо л гэж боддог шүү дээ яг тий. Тийм хийдэг би ч ястай хэлчихсэн. Тийм бүр тэр бол ингээл яг гэртээ дгээж болны тулд юм. Тэгээ одоо би ингээл зарим нэг хүн яг тэрэн дээр гаццсан ингээл магадгүй өнөр мөнрөөс хамаатны хүмүүсээс гацсан штэ тий. Тэгэл тэрэндээ амар стресстэй л төрсний дараахаас илүүтэй нийгмээс тусгаарлагдж байгаа байдалтай стресстэй байгаа байдлыг харангуйтаа би хэлдэг байхгүй юу. Хүний амьдрал бол урт үедээ уртаа тий бид нар ингээд 80 90 наслнаа тэгжингуутал тэр дотор чи хүүхдээ харсан 5 жил чинь эргээд ботгож жоохон энэ бол айгүй бага хугацаа шүү. Гэхдээ хамгийн нандин хамгийн чухал үе чи энэ 5 жилд одоо хүүхдээ яаж харснаас чиний хожмын одоо нэг өөртөө амарч гарах гэдэг чиний хожмын сэтгэл санаа хэр байх вэ гэдэг шийдэгдэнэ тий. Би миний хүүхэд насанд хүрснийхаа дараа ямар нэгэн одоо тий асуудалгүй байхын тулд тэр 5 жилиг тэр хүүхдэд зориулж байгаа байхгүй. Гэт би одоо нөгөө нэг тэгж хардаг болцсон учраас тэрийг хүмүүст ингээ ойр тойрныхонтой хэлээд зүгээр шүү богинохын шүү санаа битээ зовоорой нэг л өдөр дуусчихна. Одоо би чинь нөгөө 4 хүүхдээ гарцсан юм чинь. Нөгөө яг цэцэрлэг төгсчөл ээжүүд нэг ингээл нэг нуруу тэнийдэг штэ тий. Яг нуруугаа тэнийцэн байгаа учраас эргээд надад яг тийг санагддаг байхгүй. Айгуу чухал. Тэгээ хүний амьдралтай харьцуулахад богино үе байгаа байхгүй. Яг нөгөө нэг ингээд тулааж явж явах тэр хугацаанд тэгтээ мэддэггүй тий. Тийм. Яг энэ хугацаа болвол дуусчихгүй юм шиг санагдаж байгаа шүү дээ тий. Тийм. Муухай шүү дээ. Амар хэцүү шүү дээ тий.
Хүн болгон өглөө ажилдаа яарал гарангууд ганцаараа ингээл навсаагаал гэртээ үлдэх хэцүү шүү дээ. Ямар хүн амар байх вэ тийм. Тэгэл тэрнээс ч юм бол ингээл янз бүрийн бодогдох хэцүү шүү дээ. Тэгэл гэр бүлийн харилцаанаас ахуулаад тэнд чинь нөгөө зөрчилдөөн үүсэл те. Өглөө болгоно нөхөр нь ажилдаа яарал гардаг. Тэгэл нөгөө хэд маань үсээстэ дэшээ шууж байгаал өдөр ямар хоол их үү за хогоо шүртээ шалаа угаа гэл те. Тэгэл за нэг хувцас угаач тэрийг ангиж гээл. Чанга. Подкастын ерөнхий вэндтгэгчээр бидэнтэй Beyond Kids хамтран ажиллаж байна. Хүүхдэд хүртэл салфетик маск хэрэг болдог гэвэл тайтгүй. Томчуудыг бодвол хүүхдийн арьс 20-30% нь нэмгэн байдаг учраас гадны нөлөөллөөс шалтгаалan харшлах, эмзэгших асуудлууд тулгардаг. Тэгвэл яг энэ асуудлыг Beyond Kids маань хүүхдийн арьсанд тусгаалan зориулсан салфетик маскыг ноён талхны өсчний газрын албан ёсны эрхтэйгээр хамтран гаргасан байна. Хүүхдүүд бага наснаасаа эхлэн салфетик маскыг хэрэглэснээр арьс арчилгааны зөв дадлыг бий болгох мөн гэр бүлийн чанартай цагийг нэмэгдүүлэх боломжтой. Энэхүү байгальд ээлтэй маскыг 4-өөс 12 насныхан хэрэглэх боломжтой бөгөөд бүх сүлжээ дэлгүүрүүдээс мөн Монсемийн сангийн салбаруудаас худалдаа авах боломжтой. Тэгэд энэ бас айгүй гоё өнцгүүдээр та ер нь юм хардгийн юм байна. Тэгээ би тэрийг харин одоо эргээ харахад яг тэгж байгаа байхгүй. Манай найзууд ингээд карьер хөөгөөд ингээд лаг гоё тийшээ хөгжиж ийсэн. Би бас ийшээгээ хөгжүүл явж ийсэн юм биш тэгж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ адилхан одоо яг ингээд хүүхдээ хараа гэртээ сууж байгаа ээжүүд байвал юу яхав сонсож байгаа шүү дээ тий. Ээжүүд сонсож байгаа бол яг хөгжиж байгаа шүү. Маш гоё чухлаар хүн болгон хилдэг л дээ тий. Чи өстө хүүхдс амар чухал штэ гэл хилдэг байхгүй. Тэгсэн хэрнээсээ гаднаа хилчээд яг хандлага үнэн үг айгүй юу тий. Чи гэртээ байгаа л энэ ч гэдэг юм уу тий. Амар юу тий. Басаарлага мó гэдэг шиг. Данаа нэг тиймэрхүү хандлагатай хэрнээсээ хүүхд өсгөгчийн чухал штэ гэдэг их ажил гэдэг. Тэг гэртээ нэг ч хүнд гэл нэг худлаад идэв юм шиг. Тэг тэрийг ингээд ээж өөрөө айгүй худлаа нэг тийм мэдэрч хүлээж авдаг штэ бид нар бол тий. Тэгтэл ингээл хөгжиж идэг. Ингээл нэг амар гоё том шинжлэх ухааны өсгөл явж идэг тэнд. Тэг бүтэн хүн гэдэг ч одоо асар том үнэтэй капитал одоо юу юм тий. Агар том юм үстэй. Тэгэл адилхан хөгжүүлж л байгаа байхгүй. Энд карьер гэдэг юм өсөж байгаа бол нөгөө тал хүүхдэд өсгөн гэдэг чинь. Арцуушг бас адилхан хөгжлийн замаар л алхаж байгаа шүү л гэж хэлмээр байгаа. Тийм байна. Энэ бас ингээд нэг айгүй гоё гаргалгаа өнцөг байна. Тийм. Тэр болгон хүмүүс ингээд тэгдэг гэж боддгоо штэ тий. Надаа бас маш их таалагдж байна нэрэ. Бид нар чинь нэрэл ээж гэдэг бид нар чинь ингээд ганцхан бие байж агаад ээж болоод тэгээ ээж бол шив шинхэн л ажил авч байгаа штэ тий. Гэхдээ яг уу ялгаа нөгөө нэг амралт байхгүй. Цалин байхгүй. Тийм ялгаа нь бол тийм. Тэгээ үр дүн нь адилхан, ер нь бол үр дүн нь адилхан. Гэтэ тэнд хөгжөөд явж байгаа хүмүүс ч гэсэн эргээд энэ нөгөө үеийг туулна тийм. Тэнгүүд зөрөөд надад бас нөгөө карьерийг чинь хөгжүүлэх үе байж л байгаа тий. Тэгээ энэ бол ингээл цаг хугацаатай юм. Аливаа юм цаг хугацаатай шүү дээ. Жаргал байсан ч цаг хугацаатай, зовлон байсан ч цаг хугацаатай юм хойно. Тэ хүүхэд хараа суух ч гэсэн цаг хугацаатай л байхгүй. Тухайн өдрөө л урт санагддаг. Та тэгээд ер нь ингээд уурд юм уу? Уурд шиг санагдаад юм яриад. Үгүй харин хэлээд би нэг юм жоох юм прагматик ханддаг байхгүй юу? Тэгэхээр ер нь уурлсан ч гэсэн амар бодит уурлна. Бодит юм дээр уурлна гэсэн үг байхгүй юу? Тэгээ бүр үнэхээр буруу юм дээр уурлна гэсэн үг байхгүй юу? Түүнээс ч ингээд жижиг сажиг үйлдэл дээр цухалдах одоо ёсгүй гэж өөртөө боддог. Цухалдахгүй аль болох тайван хүлээж авах хичээдэг. Манай зарим нэг найзууд мэддэг. Чи яаж зүгээр ингээд хараад ижид юм ижид ингээд тэгдэг байхгүй. Тэг яа тийм гэр нурчлаг л тийм ямар хамаатай энэ тэр мөрөн дээр би юурээс ачуул хөдлөгдгөө хан ман дээр зурж захт ингээд зурулж лээд байхгүй. Тэг чи арайчтэй энэ төр гэдэг байхгүй. Тэг яа тийм. Тэгтээ тэрхүү нэг зурц юм чи хоёр зурны яах вэ тэгэл хожимын өдөр 2-3 жил хадгалж байгаа цаасаа сольж юм лээ. Тэг би юурээс юм шаардлагагүй юм дээр уралдаггүй. Яг шаардлагатай юм дээр л уралдаг. Тэгээ нөгөө тэр чинь нөгөө эргээл өөрт бас амар л юм байна л тий. Би чи энэ оюун санаандаа өчнөө ачаал өчнөө юм бодож байгаа юм чинь бас тийм юм дээр өөрийгөө ачаалмааргүй шин тий. Хайр эдэсэн. Наа чи тэгтээс гоё юм байна ингээд нэг юм та түрүү нөгөө хэлжсэн штэ.
шийдвэрлэж асуудал болвол чадхаар бол тий юунд нь санаа зовд юм байхгүй. Тий шийдэл орхино. Чадахгүй шийдэж чадахгүй бол бас санаа зовх хэрэггүй шүү. Чадахгүй юм чинь. Тэгэд яагаад ийм болсноо болохоор санахгүй байгаа тий. Харин тийм ээ. Ер нь л яг энэ ээж болсон ээж байх цаг хугацааны зарим сандгүй юмд зөндөө байгаа. Зарим гэдэг нь нэлээд хэд байгаа. Тий. Би болохоор яг энэ үгийг би сүүлийн 2 жилөө 3 жилд яг би өөр дээрээ нөгөө хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгэд энийг болохоор үзэж байгаа ээжүүд ч байдгийм үү. За ямар ч гэсэн энийг хүмүүс хэрэгжүүлээсэй гэж ингэж боддог болсон юм. Яг миний тэр нь болохоор яг ийм шийдвэрлэгдэж болох асуудал бол уурлаж бухимдахын хэрэг юм. Яг үнэ тий. Тий. Шийдвэрлэгдэхгүй асуудал бол бас уурлаж бухимдахын хэрэг юм гэж шийдвэрлэхгүй тий. Тэр үгний утгыг ингээд хэдхэн жилийн өмнө л ойлгосон байгаа байхгүй юу. Тэгээ бүх хүмүүс бас тийм байгаасаа тий бодоод идэв. Гэтэ яг уу тэрийг ингээд би тэгж бодсон. Ер нь альва одоо афоризм ч юм уу тий нэг тийм үгийг хүн сонсоол шууд ойлгочихгүй алавчгүй ер нь юм байлээ. Тэрийг туулаад биеэрээ мэдрэнгүүтэй гэнгээ суулгах юм чухал байгаа байхгүй. Тэгээ түүнээс биш бид нар ингээл афоризмын 1000 ном уншаад тэрийг биендээ суулгах албагүй юм билээ ер нь бол. Тэгээ яг хөө хүн сонсоол өнгөрөг хожмын өдөр нэрээ тийм байж гэж ойлгож болно тий. Яг одоо шууд сонсонгуутлаа би яг ингээл ингэж хуурчий гэж өөрчлөгдөж чадахгүй шүү хүн угаасаа тий. Яг нэг туулж яваа. Өөрөө туулж ижил мэдэрт юм бэл. Тийм байна. Би тийм болохоор зарим тохиолдолд хүүхдүүдээ ямар нэгэн эрсдэл рүү орохын зөвшөөрдөг. Одоо манай хүүхдүүд болохоор юу яадаг вэ? Бүр ингээ багаасаа юм ярихгүй дөнгөж мөлхтөг байхаасаа ч юм уу шийдвэрийг өөрөө гаргаж эхэлдэг байхгүй юу? Тагнаа. Тэгэл бүх цаг наснандаа ингээд өмсөх хугацаа өөрөө шийдээл одоо яг боломжтой шийдэл гарах боломжтой юу вэ шийдвэрүүдээ өөрөө гаргаж явдаг. Тэгээ одоо ингээд томроод өсвөр наснд очиод эхлэнгүүт нь зарим нэг эрсдэлтэй юм руу хүн ингээд орох гээд ингээд эхэлдэг штеп ер нь ямар ч тохиолдолд нэг харахгүй гудамжаар алхах юм уу те энэ бол бидний хувьд амар эрсдэлтэй те тэнгууд ээж айгаал те яа чи нэр харахгүй шин мөн гэл ингээл ингэж штеп те тэнгууд ганц нэг удаа алхаад үтчих гэж боддог болсон бэ. За. Эрсдлийг хүн бас үдчих хэрэгтэй юм билээ. Шийдвэр гарах амар чухал шүү дээ. Хүн тэр чадвар амар чухал. Тэрнээс гадна эрсдлийг мэдээд түүнийг тооцоолдог байх чадвар бас амар чухал байгаа байхгүй хувь хүнд. Тэнгүүд тэрийг одоо өсвөр наснд нь суулгаж өгье гэж би бодоод тэгээ ганц нэг эрсдэлтэй алхмуудыг хийлгүүлээд найз нөхдөдөө хэрэлдэж мэрэлдэхт нь наад асуудлаа өөртөө шийдгээд бас жоохон эрсдэл рүү ингээд хүүхдээ хийж үзээд байгаа юм. Тэгэхээр яг тэ бас амрал юм гэл. Дараа хожмын өдөр хүүхэд маань өөрөө ямар нэгэн өөрт нь ямар нэгэн асуудал тулгархад ямар нэгэн эрсдэл гарлаа гэж бодоход ер нь ямар нэг юм тулгархад заяа тухайн асуудлынхаа эрсдлийг тооцож мэддэг. Хэрвээ тэр эрсдлийг би даван туулж чадна гэж бодвол дайраад ордог. Хэрвээ би чадахгүй байна гэвэл тэрийг хайж чаддаг. Тийм л болоосоо. Шийдвэрийг зөв гаргадаг болоосоо гэж бодоод байгаа байхгүй юу? Амар чухал хүний амьдрал те. Тэгээс ямар мэрэгчлээ байх ч юм уу, эрэгтэй эмэгтэй байх хамаагүй штэ тий. Яг хувь хүний хөгжил талаас ийм чадварууд надад хэрэгтэй юм шиг санагдаад байна. Дамаадаа энэ шийдвэр гаргах чадвар юуг бол шийдвэр гаргалтыг бол хүүхэд маш багаас сурах хэрэгтэй юм шиг санагддаг надад. Тэгэхгүй ингээл бүр том болсон. Бид нэр л ингэдэг үстэй. Нэг өмд авчраал өгөнгүүт ааст гоё юм байна гэж шууд өмсчтэй байсан штэ. Гоё муугаач юм мэд. Одоо хүүхдүүд бол тийм биш штэ тий. Одоо тэр хүүхдүүд юу өмсгөө мэддэг болсон. Бүр багаасаа мэдж байгаа тий. Би ягаан өнгийн өмнө л өмснө. Одоо маа тэр дунд охин гэдэг байхгүй. Ягаан юм л өмснө. Тэгээ цэнхэр өнгийн тэрко өнтер байх юм л өмсөхгүй. Ерөөсөө тийм заяа. Тэгэл тэр бол ингээд би бол хувь хүний хөгжил талтай хэрэгтэй л гэж боддог. Төлөвшөлтөн тий. Тэгвэл нэг тийм одоо өөртөө л амрал юм гээд байгаа шүү. Тэгээ бас л тийм байна. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр бидэнтэй VAD артистууд хамтран ажиллаж байна. Хүүхдийн баяр болон тэмдэглэлт өдрүүдэд зориулсан хамгийн эрүүл, амин дэмтэй хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлсэн бэлгийн багцуудыг үндэсний үйлдвэрлэгч 8 брэнд нийлж гаргасан байна. Энэхүү багцуудад юу багтж байгаа вэ гэхлээр эрүүл мэндэд харгүй органик амттан, бүтээлч хөгжлийг дэмжих буддаг ном, канвас, хүслээ бичдэг дэвтэр мөн Монгол соёлыг шингээсэн чанартай бүтээгдэхүүнүүдээс бүрдсэн болно. Та бүхэн минь хүүхдийн баяраар эрүүл Монгол хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулаарай.
ямарваа нэг эрсдлийг үдцэн байх хэрэгтэй. Энийг ингэсэн чинь ийм уур давар байсан штэ. Дараа би тэхгүй юм байна да. Тийм тэгэл хүнтэй хэрэлдэж ч гэсэн үтчих хэрэгтэй байхгүй яа тий. Муудалцаал үтчих хэрэгтэй байхгүй. Тэгээд эсвэл хүүхд чинь нөгөө юугаач мэдгүй бид нэр хоббит зөөгээ сургацсан. Тэгээд одоо гэр бүлийн хүрээнд хов зөөхийн ямар одоо хор ууршгийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд анги дотроо нэгэндээ хов зөөж үзэг гэж би боддог. Тэнгүүд тэрнээс гараад ингээд тий хүн өөрөө ямар цохилтонд орох нь, бусдыг яаж шархлуулах нь, тиймэрхүү юмнууд нь одоо өөрөө мэдрэг гэж бодоод байгаа байхгүй. Тэгчээд хожимын өдөр ингээ янз бүр юм тооцоолж чаддаг хүн гарах юм санагдаад байгаа. Тэгээ одоо тэгчээд эргээд ярилцах юм уу хүүхдтэй? Тийм шүү дээ. Чи тэгээ юу болов? Ер нь бол хүүхдтэйгээ яг ингээл ямар ч юм болсон. Манайх ер нь бол хоёр томтойгоо бол айгу ярилцдаг. Ер нь л бүгдэнтэй л ярилцдаг л даа. Гэхдээ хоёр томтой сүүлийн үед төлхөө ярилцаж байгаа байхгүй. За өнөөдөр юу болсон бэ гэж байнга ярилцдаг төрлөө байхгүй. Тэгэл ямар нэгэн хэцүү асуудал үүссэн бол чи юунаас болсон гэж бодож байна гэд ингээ өөрөөр нь нөгөө одоо асуудлынх нь учир шалтгааныг тэгээ дүгнэлттэй нь өөрөөр нь гаргуулж ирэх хичээдэг. Тэгээ тэндээс ямар нэг юм хүн ч одоо ухаад ойлгоно доо тийм ээ. Тийм болчвол одоо хожим өдөр амраа, гөөм амраа. Тийм байна. Бүр нөгөө багаас нь л тэр нөгөө хувцас сонголтын дээр нь одоо ингээ бидний гаргадаг алдаа одоо миний ч гаргадаг алдаа юу вэ гэхэлэр миний нэг өмсөө гадаа хөтөн байна гэдэг ч юм уу те. Тэгвэл тэр болгоно чинь тийм би тэгээ зарим тохиолдолд малгаагүй гарч марахын зөвшөөрч. Малгаагүй юм чи ихтэлтэй нүг. Тийм би өстө малгай өмсгүй гаргацдаг. Энэ нэг эрсдэл рүү оруулаад гарч байна. Үзгэлтэй яа тийм. Тэгэл нөгөө ч юм толгоонд харангуудаа ээжээ гэлдэг. Би ч юм хэлсэн шүү дээ. Чи өөрөө энэ сонголтыг хийсэн. Тэгээд дараа малгайгаа өмснө гэж надаар хэлүүлэхгүй шүү дээ. Тэгэд надад амар байгаа зү. Энд чинь нөгөө ээжийн хатуу ухаан юм шүү. Эмэгтэй хүний хатуу ухаан юм шүү. Гэхдээ ер нь тэгтээ ингээд амар ганган үгтэй л болохоос биш хатуу ухаан ноён нуруу хоёр дээр ч л амьдрал явж байгаа зү. Ер нь л тэг хүмүүс амар гангуу үг болохоор энэ хоёрыг ингээд хэрэглэхээс зайлсхийдэг. Тийм жоохон зайлсхийгээд ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар байдлаар ашиглах ч юм уу болгоод байгаа болохоос биш. Яг үнэндээ бол хатуу ухаан ноён нуруу хоёр дээр гэр бүлийн амьдрал тогтож явд юм шиг санагддаг байхгүй надад. Би тэгж л боддог. Тэг яг үг нь ганган л та. Яалч байхгүй. Хэрэглэхээс нэг тийм ичмээр ч юм уу санаа завмаар юм шиг. Том үгнүүд тий. Хаан хатаа энэ гэдэг үгнүүд ч ноён хатаа энэ гэдэг үг ч аюу том үгнүүд ч тий. Тийм болохоор л тэгс нэгдэт байгаа байхгүй. Том үгнүүд хийснээс та нөгөө хэлж байгаа үг ч юм уу үгэн дээр ер нь амар юм гэж акцентлдгүү. Одоо ингээл хүүхдүүдэд хэлж байгаа үгэн дээр үгийг нэг хүмүүс нэг зарим нэг хүмүүс нэг үгийг нэг айгу гоёор хүлээж авдаг. Хань гэдэг үг байла, хайр гэдэг үг байла тий. Тэдрийг ингээд одоо хүндлэгч гэх юм уу. Тэгэд байдаг ш зарим хүмүүс. Битггүй одоо яа гэм бол. Нэг анзаарч. Ер нь бол яг манай гэрт одоо ингээд сүүлийн үед хүүхдүүд YouTube их үздэг болсноос ч юм уу хараалын үг айгу хэрэгэлдэг болсон байгаа байхгүй юу. Тэгэд хүүхдүүд амар багаас нь эхлээд дөнгөж ярьдаг болохоос нь эхлээд энэ бол хэлж болохгүй үг. Манай гэрт ийм үг байж болохгүй гэдгийг амар сайн ойлгуулдаг. Тэгэд би бол хоёр том хүүхдээ ер нь бол дөрвөлнгийн монголоороо тэгш сайхан яар гэж шаарддаг бүр. Тэгээ манай хоёр том яг нөгөө юм интернэшнл сургууль сурдаг л та. Тэгэл орчин тэр чигээр англиар ярьдаг байхгүй юу. Тэгэл ерөөс ингээл авж байгаа үзэж байгаа юм болон дан англиар. Гэтэ хоорондоо нэг хэсэг нөгөө хоёр маань бүр хоорондоо хэрэлдэнгүүтээ англиар ярилцдаг болчихгүй юу. Тэгээ бүр ингээ би гинт ингээ юм зохиолсон юм шиг хүлээж аваад болохгүй шүү дээ тий. Би ч монгол хүүхд өсгөж тэгж болохгүй. Амар гоё монгол хүүхд өсгөж идэ гэж бодоод л явж итэл нөгөөдөл нь англиар ярьдаж болохгүй байхгүй юу. Англи хэлвэл хэрэгтэй юу хэрэгтэй тий хэрэглээ гэдэг нь л үнэ. Гэхдээ монголоор төлөв сайхан маш сайхан ярьдаг байгаасаа гэж би боддог байхгүй юу. Тэгээ хүүхдүүдтэй монгол ном дандаа уншуулдаг. Хичээл нэртэй тэргүүн өөр хэл дээр ам чинь дандаа монголоор уншуулна. Гэртээ дандаа монголоор ярихыг шаардна заяа. Тэгээд хэрэлдэхтэй монголоор ярилцгийг шаардна. Хэрэлдэхтэй ч гэсэн би ингээ хайчдээ шүү дээ ерөөсөө. Нэр нэг октод болохоор амар насандаа хоёр том нь хэрэлдэл хоёр баг нь хэрэлдэл битээр ингээ хайчдээ хоёулаа ингээ. Заримдаа ингээ чимээгүй хайчаад тэр ч гэсэн ингээ дуулан тийм нөгөө одоо юу гэдэг өөрийгөө аварч гарах асуудлаас ингэж одоо ингээд
сайн өөрийгөө мулталж гарах чадвар бас суулж байгаа юм шиг байгаа юм л да ер нь. Тэгээ хоригчдیں۔ Тэгээ би одоо хэрэлцэн ч монголоор хэрэлт энэ төр гэдэг болцсон байхгүй юу? Тэгээд одоо ингээд сая сүүлийн үед ингээд нэвтрүүлэг гарангуй сүүлийн залуучууд яриан дундуура нэг англи үг, нэг биш нэжгээд англи үг айгүйх ашигладаг болцсон байгаа байхгүй юу? Тэгээд манай хүүхдүүдэд яг тэр ажиглагдаад найзуудтайгаа ярихдаа дундуур нь ингээл шууд ингээл нэг үгнүүд ингээл англиар хэл явчихдаг болцсон байгаа байхгүй. Тэгээ би тэрэн дээр нь надтай юм ярихад нь би монголоор хэл, надтай монголоор хэл. Гэсээр хагаад одоо манай бүр ингээд 5 6 хүүхдүүд хүртэл ерөөсөө англиг ашиглахгүйгээр дам монголоор ярьдаг. Би нэг л амар чухал гэж боддог байхгүй. Тэгээд үгэн дээр акцент авдаг хэсгийг л би өстөө өөрийгөө л үнэхээр мэдгүй. Тэгээд зарим нэг үгнүүдээ хүүхдүүдэд амар сайн тайлбарлаж өгдөг. Ийм учиртай шүү, утгатай шүү гэд. Тэгээд хэрэглээг нь зөв болгож өгөхгүй бол бас сайн нөгөө нэг ойлгохгүй байна. Зарим бидний мэддэг үгнүүдийг тэднэрт ашиглахгүй байгаа дангууд тухайн үгнийхээ утгыг ойлгохгүй болоод ашиглахгүй. Тэнгүүд сайн тайлбарлаж өгөө. Яг ийм нөхцөл байдалд хэрэгэлдэг байхгүй гингүүд ингээ ойлгож байгаа. Тийм байлээ. Надад бас нэг тийм тохиолдоод яг тэгж аваад. Тийм нөгөө бидний л буруу юм байлээ л дээ. Хүүхдүүдтэй нөгөө монгол хэлээр нь тийм зөв сайхан яар гэж хэлдэг хэрнээ нөгөө монгол үгнүүд чинь бас нэг ойлгоход хэцүү үгнүүд ингээ бас байдаг те. Яасан гэсэн чинь манай хүүгийн сургууль ингээ нэгдүгээр улирлын амралт болоод бүх хүүхдүүдээ ингээд юу яасан юм бэ? Ингээд чи бол ийм сурагч гээд нэг юм батламж өгсөн юм байна л да. Тэгсэн чинь манай хүүд ингээд чи болвол хичээнгүй сурагч гээд өгчөж. Тэгсэн чи тэрийг надад үзүүлэхээ машиндаа ингээд үлдээчих. Тэгээд бүр дараа нь ээж баларсан ингээд яасан гэсэн чинь би хичээнгүй сурагч болсон. Гэхгүй юу? Тэр өөр гэдэг. Тийм үү миний хүүгс чинь харин тийм ээж уучлаарай гэлтэхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хичээнгүй гэхээр нөгөө гүй гэдэг чинь нөгөө үгүйсгээд штэ хичээдэггүй хүүхэд болцсон ангийнхаа. Тэгээ ангидаа уйлсан гэж аахгүй шууд. Тэр багш нь ингээд за чи хичээнгүй сурагч боллоо гэсэн чинь ингээд уйлаад эхэлсэн. Тэгээ яасан бэ миний хүү гэсэн чинь зүгээрээ хөл өвдөд гэсэн гэдэг. Би тийм. Гэт бидний буруу энд байдал маш их байгаа. Тийм. Тэгэхээр бид нар амар сайн монголоор сайн яриулж, монголоор сайн уншуулж тэгэх хэрэгтэй байгаа байхгүй. Тийм. Үгнүүдийг тайлбарлаж өгч тийм. Тийм мө хитэн мос ээж нарын маань нуруунд тэр их юм байгаа байхгүй юу? Тэр үгээ ингээд тайлбарлаад өгцөн бол тэр үед юм уйл эн чин юмд ингээд итвэх чармаалт гаргадаг хүүхдийг хичээнгүй гэж хэлдэг юм байна. Гэт нэг ойлгох байсан тий. Тэгэл яг сургалтал болж байгаа юм. Харин тий. Ингээд тэнгууд одоо чи хоошид ингээд үгнүүдийг сайн тайлбарлаж өгдөг болоод хүүхд чинь дахиж тийм ойлгох нөхцөл бүрдэхгүй нах нь Тий. шүү. Тэгээ бид нар чамд л амар байгаа юм. Өгнөдөө ингэ тайлбарлаж өгөөд. Нэг наан хийчихвэл амар шүү дээ. Тийм байна. Би эндээс айгүй нэг зүйлийг ерөөсөө л саяны нөгөө нэг үгээ чандлаалтай амьдралынхаа нэгт тавиал аль болох юу өөртөө амар байна, илүү амар хэлбэрээр асуудлыг шийдэх нь чухал юм байна. Тийм гэж бодлоо. Тийм яг тийм боо. Тэгээ би монголоор ярихдаа ч гэсэн үгүй нэг хүүхдүүдийг монгол хэлэндээ сайн бэ гэж шаардахтаа ч гэсэн юу яадаг вэ? Хожимын өдөр би бас хүүхдүүдэд амар гоё ном орчуулмаар шүү хүүхдүүдэрээ тий. Тэнгүү тэр хүүхд англи хэлэндээ сайн байвч монгол хэлэндээ муулж чадахгүй байхгүй юу? Тийм учраас монгол хэл амар чухал. Тэгээд монголоо аюу гоё яруу сайхан бичсэн орчуулсан номнууд унших хичнээн гоё. Тий. Гэтэл таарахын орчуулсан кино, таарахын орчуулсан номыг бид нэр эхлүүлээл хайчдаг. Тий. Тэр чинь монгол хэл муу хүнийх байхгүй юу? Тийм үстэй тий. Үнэн тийм байна. За тэгвэл хоёлаа төрөө нэг зогсгаан ингээл өнгөрс нөгөө хэрэлдэж уралцаар угаасаа ингээд би бас 3 охинтой айлын хөвгдөхгүй. Тэгэхээр нөгөө октоодтай олон октоодтай айлыг гардаг асуудлыг би бол аягүй сайн мэдээд байна. Тэгэхээр энэ дээр юу н ямар зохицуулт хийж гин яаж одоо тэгтээ хэрэлдээд хар хэцүү байдаг штэ. Одоо манай хоёр жоохон хэрэлдэхэд л надад хэцүү санагддаг байхгүй. Йоо мэдгүй. Ер нь л ингээд хайчдیں۔ Амраар л. Тий, яг амраар хайчдаг. Гэхдээ бүр үнэхэр хэцүү штэ. Айгүй төвхтэй байдаг байхгүй юу? Тэгэд тэр өчтө уйлаа майланда тулаал эхлэх штэ. Тэнгүүт нь орно. За. Тэгээ тэнцүүх орохыг гэж байна. Тэгэнгүүтээ тэнцүү нөгөө баланстаа орохгүй. Аминдаа ингээл тэнцүү оронгуутлаа хойлон гинзэг нэгч. Тэгээд хоёуланд нь өөрөө мэдээд ингээд хоёулаа л буруу байсан болоод чи юм одоо огтлцол үүсээд хэрэлдээд байгаа шүү дээ тий.
Тэнгүүд хоёулынгийнх нь бурууг нь хэлж өгөөд таг хайчиж байгаа байхгүй юу? Чи тэгээс ингэнгүүт нь чи өөрөө ингэж чи өөрөө ингэсэн маань гэж тавьчихдаг хоёулынг нь. Тэгэл одоо тэр хоёр хойштой эвлэрээд ойлгуулвал ер нь ихтэй хүүхд ойлгоцсон байдаг ихэнх тохиолдол. Тэгээ нөгөө баг 2 жас үзгөө. Баг 2 дээр бол хайчт юм уу? Баг 2-ыг бол ер нь барахтаа тэгж зөв бурууг нь чи ингэсэн маань гэд нэгнийх нурд нэгнийг өмөрч гэж боддгоо. Цохилцоол нүдэлцгөө. Манай хоёр л тийм ш. Манай баг амар юм төлөв хүн байхгүй бүр ингээд бод. Тэгвэл ээжигээ дуурайсан юм шүү. Мэдгүй би бол гэртээ амирт орно шүү дээ. Тийм үү. Яг ингээ хүн харахад хүн ингээ би айгүй юм даруухан зэрэг. юм шиг байгаа. Тэгээд айгүй даруухан юм төлөв даруу ээжл гэж бодод тийм шүү. Юусэн тэгэл бас тачигнахтаа тачигнэ шүү дээ. Ер нь бол манай баг бол тийм биш аахгүй ингээд юмны арга ивэг амар олдог ингээд хүний гомдоочихгүй юмсан уйлуулчихгүй юмсан гэсэн тийм бүр гэртээ их тайвны өргөнжүүлээд нэртэй байхгүй. За. Их тайвны тийм нөхөр байхгүй юу манай. Тэгэхээр яг дээдлэх ихтэй бод ихтлээ ч ирэлдэхгүй. Ер нь. А яг дээдлэх нь ихчвэл юу штэ. Эрхчлөөний гудамж байхгүй юу? За. Тэр бол хүн яг дураараа яг юм эрхчлөөний юм байхгүй юу? Тэгээд доотлолт нь их тайвна уйлж байгаа цаг тэр хоёр гайгүй. Харцангуу гайгүй. Нөгөө хоёр том нь болохоор яалч яахгүй. Хоёулаа нөгөө өсвөр насны болохоор яалч яахгүй тийм байдаг. Гэтэ ер нь цөөхөн л тоо их биш. Тэгээ яг баг зэрэг юмнуудыг хайчтیں۔ Гэтэ бас айгүй төвхтэй. Та тэрийг өмөрчлөө энийг өмөрчлөө эндээ тэгж дандаа ханддаг дандаа намааг ингэдэг гэл юмнууд явж л энэ. Тэр үед тэгээ яг юу бодогдохоо тэгэхээр би ч өөрөө дээрээ ихчтэй байхгүй юу. Тэгээ ихчдэр яг 2 том шиг 3 насны зүрхтэй байхгүй юу. Тэгээ битэр дандаа яг тийм байсан ер нь битэр бол одоо би яг хэлж болох юм мэдгүй гэдэг задлаж ирсэн хүмүүс аахгүй юу. Тэгээд одоо 2 томыг харахаар миний тэр яг санаанд ордог. Тэгээд би эвээ хожим өдөр миний 2 охин ч гэсэндээ айлвал ээж болчоол энийг ойлгохоос цааш яах вэ? 20 жилийн дараа ойлгох ч доо гэж бодож сууж байгаа шүү дээ. Тийм бах тийм нүг угаасаа л тэгээ ер нь жижиг баг том гэлтгүүл маргалдд юм лээ дээ. Нэг ээж ингэснээс төрөөгүй. Тэр чинь би бол зүг гэж бодоод байгаа байхгүй. Одоо гэртээ огт хэрэлдэхгүй байж ийснаас гэртээ сайн хэрэлдээд өөрийгөө ингээд амьдрах чадвараа сайжруулж яах нь айгу чухал ахгүй юу. Тэгэхгүй нийгэмдэр гараад өөртөө таалагдахгүй өөрөөс нь зөрүү юмтай таарсан тохиолдолд хүн ингээд өөрийгөө илэрхийлж чадахгүй өөрийгөө тэндээс аварч гарч чадахгүй бол бас айгу хэцүү байхгүй юу. Тэгээ тэнгуут гэртээ яа дий хэрэлдэх юм дээр хэрэлдээд өөрийгөө хамгаалах дээр хамгаалаад эсвэл заримдаа бууж өгч мөгөөд сурах хэрэгтэй байхгүй. Бас тийм тий. Тийм гэр чинь хамгийн эрүүл орчин юм чи гэр дотроо л тэрийг сурсан дээр шүү дээ. Тийм байна. Тийм би тэгж бодоод байгаа. Мэдхгүй зүг бурууг нь л өстой мэдхгүй. Угаасаа нөгөө туйлын үнэн туйлын зөв гэж байдаггүй гэдэг хэлчихсэн. Тэгэл нэг аргаар өссөн юм чи нэг аргаар өссөн даа шүү. За тэгвэл ийм байна. Одоо нөгөө нийгэмдэр 4 охинтой юм чи нэг хүү гаргаа. 3 хүүтэй юм чи нэг охин гаргаа гэдэг ч юм уу те. Тэр тал дээр ер нь ямар бодолтой явдаг вэ? Бодол гэж би наадах чи амьдралаараа туулж байгаа. Яг нэг хүүсний олон хүүхэдтэй за нэг хүүсний 2-оос дээш хүүхэдтэй ээжүүдэд бүгдэнд нь тохиолддог гэж би боддог байхгүй юу. Тэгээд намайг бол ерөөсөө хүү гарга танихгүй хүмүүстэй таних ч хүн хэлэн танихгүй хүн ч гоо танихгүй хүн бүр ингэж заяа зүгээр зурганы доотлын одоо комент байт юм уу тий бүр айгүй эвгүүгээр хэлжсэн тохиолдол зөндөө байдаг. Тийм үү. Тийм тэр үл ингэж мэдгүй айгүй муухай энийг бол би бүр гендерийн ялгарлан гадуурхалт гэж боддог. Ер нь л боддог байхгүй. Тэгээ энэ амар муухай дарамттай. Тэгээ нэг хөөсний хүүхдээ битээр бол болохоор ерөөсөн анханасаа хүүхдэл гаргая гэж төлөвлөж исэн ч юм уу хүүхэд гарнаа л гэж баярлж исэн хүмүүс болохоос хөөс гараад ирээсээ тий ир ч юм уу гараад ирээсээ гэж ингэж амар тэгж шунаагүй байхгүй юу. Хүүхэдтэй олон өнөр өтгөн болъё гэдэг л зорилготой байсан хүмүүс. Тэгэл мэдгүй надад бол амар дарамтаас санагддаг. Энийг хин нэгэн болиулж чаддаг бол болчихсон болиулчаасаа л гэж боддог. Тааж болиулж чадахгүй л юм да тий нэр. Мөнхийн л байсаар ах юм байна. Тийм мөнхийн байсаар л байна мэдгүй. Гэхдээ амар муухай. Ер нь бол хэрвээ чиний тэ мэддэг хамаатны чинь хүн юм уу? Эсвэл найз нөхчин ч юм уу? Нэг хүүсний олон хүүхэдтэй бол битээ нэг тийм хүнлээ юм ярьж байгаарэ. Үгүй ер нь л хүүхдийн тухайн асуудлыг хүнд битээ зааж байгаарэ тий. Хэрэггүй байхгүй юу?
бүр ингээл айгуу дарамттай 3 хүүтэй манай нэг найз байна. Тэгэл охинтой олмоор байна гэж зүтгээд байдаг. Гэтэл тэр яг өөрийнх нь өслөө нийгмийн өслөө мэдгүй байгаа байхгүй. Би одоо шинэ 3 дахь хүүхэд дээрээ 2 охин гаргаж 3 дахь дээрээ жирэмсэн байжсэн чинь хүү юу гэл хүн болгоно тэгээдсэн байхгүй. Одоос тэг хүүлж байгаас тэгээд би бол тэгтээ яг мэдээж нийгэм амар тийм юутай байсан. Өөрөө ч гэсэн дотроо бас нэг хүү гаргаж юмсан гэж бодсон юм шиг байна. Тэгээд яхон таруулсан чинь охин байсан байхгүй юу. Тэгээ би яанаа өстө уучлаарай миний хүүхдээ ээж нь тийм бодол цухас бодсондоо амар ингээд гимшээд. Тэгээ би бүр ингээд тэрнээс хойш ингээд яанаа өстө хүүсэн дээр юм бодож болохгүй маань өстө амар энэ амар тэнийг юм бодож исэн байна. Би ч ингээд хүүтэй болчих гэж явж исэн хүн чинь айгу бороо юм хийжсэн мэдсэн байхгүй юу. Тэгээд 3 тохноо гаргачаад 4 дахь дээр айгу ойрхон жирэмсэлтгүй юу. Тэгсэн чинь 4 дахь дээр амар ойрхон жирэмсэлсэн чинь манай хамаатны хүмүүс бүр энэ ойрхон төрүүлж байгаа утгад хүүлээж таараа маараа гэж яриадсан байхгүй юу. Тэгэхээр би ерөөсөө хүүсийг үзүүлээгүй. Угаасаа би гэхдээ ер нь бол яг ингээл надад жирэмсэн болгоод би яг дотроо мэдсэн. Би яг 4 охины ээж болох юм байна гэж яг мэдсэн байхгүй өөрөө. Огтынхомын таруулаагүй хүүс тодорхойлох цагч болог байсан юм чинь. Тэгэл би огтынхон таруулахгүй явсаар агаад бүр 5-6 сартай болоход нь ээхэн нэмжлэхгүй охинтой байна гэнэ. Би угаасаа мэдж байгаа. Би угаас 4 охины ээж болно гэдэг мэдсэн гэдэг юм. Тэгээ энэ бол ингээд заяагдмал юм те. Энийг ингээл хүүсээр ялгарлал би одоо хаанч сэнтэйгээ залгамжлах гээд байгаа биш нэг заавал надаас хүүн нэхэл эсвэл миний тэр найзаас заавал охин нэгцээл хүсээл дээ бити нэнийгаа ингэж дарамтлаарэ. Энд чинь мохоо дарамт шүү дээ. Тэгээ яг ингээд хажир дээрээ ингээд үзэнгүүл аав ээж хоёр яг хүүхдийн тэр хүүсэнд ингээд маш их хүчтэйгээр ингэж юу өгдгүү те. Эрүүл сарвал байгаасай гэж чамд. Надаа бүр манаа нэг найз ингэсэн шүү дээ. Тэднийхээс 3 охинтой байсан байхгүй юу. Тэгсэн чинь 4-р жирэмсэн болоод жирэмсэн болчихжээ гэлтэхгүй охинтой болчихжээ гэлтэхгүй 4-р дахин охин гэхгүй. Өө тийм үү ямар хөөрх ёстой хөөрхөс 4 охин ч ингээл бид асуусан. Чи төрүүлсэн чи тэгжэл хэлнэ л дээ тэгж байгаа байхгүй. Өөрөө 4 дахь охиноо тээж байгаа. Тэгсэр тэр амар мэдгүй ингээл хүн болгоно. Надад амар сонь санагдсан. Би нөгөө амар хүүхсэж байгаа л охин гаргацсан юм шиг. Чи төрүүлсэн чи тэгжэл хэлнэ л дээ хэр надад айгу сонь санагдсан байхгүй юу. Тэд нэг жоохон хүн хүний үдэл бодол өөр юм даа л гэж бодсон л доо. Яг хүн хүний үдэл бодол өөрийг хүлээн зөвшөөрөд хүн явчих болдгийг. Тэрийг л ингээд дарамт юм шиг хүлээж авахгүйгээр явчих болдог. Гэтэл танихгүй хүн гарч ирээд асар муухай эвгүй үг хэлэнгүүт хүүхдийн маань хөөсний тухай маш муухай эвгүй үг хэлэнгүүт энэ бол дарамт болдог байхгүй үнэхээр. Тийм нэг ганц хүү гаргачих чадахгүй байх уу тийм таамат. Бас дураараа тий. Тийм нэг дураараа ядраатай. Тэгээ нөгөө энэ хөөснээс гадна нөгөө юу байгаад шүү дээ. Ганц хүүхэдтэй ч юм уу 2 хүүхэдтэй ах юм бол тий. Ним одоо тагаад тэгэл. Тийм тоон дээр өөртөө өсгөж өгч байгаа шүү. Тэр чи өсгөж өчнөө юм болж ин тий. Тэгээ тэр мэри чинь тэр хүн хийж өгөхгүй юм бижиж. Ер нь бол айлын амьдрал руу нөгөө эрийн хооронд дэлчиг бууж байгаа шүү дээ. Уг нь ч одоо хүүхд гаргах чи эрийн асуудал юм байна. Тэдний асуудал болсон юм болоо одоо сүүлийн үед тогооноос айлцсан юм уу ч болно. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр бидэнтэй Emons хамтран ажиллаж байна. Та 5 сарын 13-наас 6 сарын 30-ны хооронд Emons application Emons цэгийн мөн 181883-аар худалдаа авалт 100,000 төгрөгнөөс дээш хийгээд хосороо Universal студиэр аялах суглааны ацтан болох нэ. Эмэн бүтээгдэхүүний цахим дэлгүүр Emons. Тэгэхээр бас нөгөө манай подкастыг үзэж байгаа хүмүүс байгаа л да байх юм. Тэд нар маань ч гэсэн яг энэ дээр анхаараасаа гэж байг өсдөг нөгөө зарим нэг юм хүмүүс байдаг юм байна л да нөгөө юу ч бодохгүй. Хөөе одоо чи нэг охинтой болооч одоо 2 хүүтэй болч гэдэг юм үү те. Юу ч бодохгүй бүр. Гэтэ яг бодохгүй илж байгаа хүмүүсийг өнгөрөөч болно шүү дээ. Угаасаа л манай энэ юм дээ хүлэн зөвшөөрөхөд амархан шүү дээ уг нь. Тэгтэл амар муухай тийм эвгүйгээр хэлдэг хүмүүсийг хүлэн зөвшөөрөхөд хэцүү байдаг байхгүй. Тэгтэл надад ямар ч хамааралтай биш. Би бүр охин танихгүй хүмүүс ажиллахад амар тэнүү амж байгаа. Тийм. Тэр чинь өөдсөн жам тамаагүй гэдэг хэлж байна. Нэрээ. Тэгээ энэ гэхдээ ер нь бол 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа ч юм уу нөгөө шийдэгдэхгүй ч юм уу шийдэрлэгдэхгүй өөрчлөгдөхгүй л асуудал бах тий. Тийм болохоор хүлээж авч байгаа хүн өөрөө л өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ миний хувьд бол яг 4 охин гаргацсан хүний хувьд бол
амар сонир хүлээж авдаг өгнүүд байдаг. Байгаа. Тэгэл би үл нэг гендерээр гадуурах чинь. Энэс дотор яг тэгж энэ аюу гендерийн асуудалтай юм байна. Гендер мэдрэмжгүй юм байна гэж бодоод өнгөрч. Тэр нь л тийм. Бид нэр одоо ингээд яг энэ сэдвийн тухай хөндөж ярьсан ээжүүд үзэн тэгэхээр цаашдаа зүгээр анхаардаг л байхад болчихж байгаа. Тийм хөнгөн л ахт болчихно тий. Тэрийг заавал нэг тэр хүнийг эмзэглүүлгээд ч юм уу эсвэл ийм бай, тийм бай гэгээд ч юм уу хэлэх шаардлагагүй болчихж байгаа. Тэгээд бас тэр дөнгөж төрсөн ээжүүдэд хүүхэд нь ингээ жоохон одоо би бол хүүхдийг 1 нас хүртлээ ээж айгу нялх байдаг гэж боддог байхгүй. 1 нас хүрээгүй байгаа хүүхэдтэй ээжүүдэд хэлэх үгээ хяндаг байгаасаа гэж би боддог. Ингээд санаатай санамсаргүй байдлаар ямар нэг хүүе ингээд чи гэж хэлсэн. Яг тэр 1 нас хүртэл ээжэд айгүй мохоо хүнд тусдаг шүү дээ. Нөгөө өөрийнх нь сэтгэл зүйд харахлаа сууж эхлэх байгаа юм үеийн шүү дээ тий. Айгүй гармоны хэлбэлцэлтэй тийм үе дээр наваачаад жижигхэн чамаагүй сонио өнгөлтгөр амар хэцүү. Тий. Бодогдоо. Тийм айгүй бодогддог. Сүүлийн үе сошиал дээр ч гэсэн харагддаг болсон тий. Ингээл сүү байна уу, сүү орсон уу гэдэг амар дарамттай байна гэл ээжүүд өнгөрөвтөр явж л шүү дээ. Үнэн шүү дээ бүр хэцүү шүү тий. Тийм. Тэгэл яг ингээл сүү орохгүй байгаа нь миний бурууч юм шиг нэг айгүй төвхтэй тий. Тийм тэгэл ер нь л үгээр сүү байгаа мó гэдэг бүр хэцүү яа. Хүүхдээ хоолж чадах юм уу чи энэ төр гэж би. Үгүй яа зүгээр л ер нь хэрвээ хүнд олигтой өгүүлж чадахгүй бол дугаа хэн зүг тийм байлээ шүү дээ тий. Тэр үл амар үнэн үг юм байл л тий. Үнэн. Тийм байх. Тэгэхэд бас яг нөгөө нэг энэ бол яг маш олон ээжүүдэд өдөр тутам тохиолдож идэг. Гэхдээ энийг хинч тоодгүй. Тэгээ эргээ ингээ харангуул энэ амар муухай сэтгэл зүйн хүчирхийл тийм байгаад байгаа юм. Нөгөө төлжиж ядж байгаа биеийг нэмж ингэж шархлуулад тий. Тэгэхээр ээжүүд маань бид нэр бүгдээрээ ижлэхэн л ээжүүд бүгдээрээ ижлэхэн төрн бүгдээрээ ижлэхэн лен замыг туулаад явна. Тийм болохоор хэдүүлээ нэг илүү хайрладаг л байл та. Заавал тэгж шархлаад авах шаардлага биднэрт байхгүй шүү дээ тий. Тэгээ гоё одоо яг 1 цаг үед хамт амьдарч байгаа ээжүүдийн хүүхдүүд хожимын өдөр 1 цаг үед нэг нийгэмд амьдрах шүү дээ. Тэнгүүд бид нэр нийлээд ямар хүүхд бүтээн тэр нийгэм тэр чанартай чанаргүй явах шийдэгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр гоё сайхан Монгол хүүхд өсгөн гэдэг зорилгоо ер нь бүгд л хадгалж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо зарим айлын хүүхдүүдийг харах айлынч байх үү тий. Зарим нэг хүүхдүүд байна л да. Монголд амьдардаг хэрнээсээ огт монголоор ярьж чадахгүй болсон хүүхдүүд байгаа байхгүй юу? Одоо ингээл дан хичээл сургуулийн дан англиар орсоор хагаад гэрийнхэнтэйгээ амар бага харцдаг болсон болохоор монголоор амар муу ярьдаг болсон. Би тэрэнд амар муухай гомдолтой харцдаг. Ер нь гомдолтой одоо ханддаг байхгүй юу? Гэтэл гадаадад амьдарч байгаа хэрнээсээ хүүхэд нь тэр гадаадад төрөөд тэр одоо тухайн улсынхаа цэцэрлэг сургуулиар хүмүүжж байгаа хэрнээсээ монголоор ямар сайн ярьд юм бэ хүүхдүүд байд юм бэл. Тэр аав ээж гадаадад гоё орчинд амьдарч ийн гэд монгол хүүхд өсөж байгаа байхгүй тэнд. Тэгтэл бид нар эндээ яг ингээл орчиндөө ээжиж гадаад хүүхд өсгөж болохгүй байхгүй. Тийм. Тэгэд хүүхдээ анхаараа сайн ингээ монгол хэл мэдэхгүй байгааг нь сайн энэ дээр нь ядаж анхаарч өгөөсэй гэж би боддог байхгүй юу. Тэрэн дээр ингээд анхаардаг болчвол монгол хүүхдэл бий болох юм да тий. Тийм тэр чинь нөгөө нэг одоо юу үсттэй хүүхд сурч боловсрож хайрлуулах бүрэн эрхтэй гэх хуулинд байдаг ш. Тэрийг л зөрчиж байгаа юм тий. Яг нөгөө анхаарахгүй байна, хайрлахгүй байна, үл тоож юм тий. Үл тоох ч бас хүчрхийллээд байгаа ш тий. Харин яг л тийм санагдаад одоо яг тийм хүүхдүүд байдаг ш. Тийм байдаг тий. Яг нөгөө өнөөдөр айгүй гоё миний өмнө нь харж байгаагүй, өмнө нь сонсож байгаагүй, өмнө нь мэдэрж байгаагүй тийм гоё өнцгүүдийг ингээд харуулж байгаа болохоор надад гоё. Тэгэд яг энэ нэг өөр үзэл бодолтой санагдаж байна надад. Таны хувьд тийм. Тэгэхээр одоо эндээс юу асах гээд байна вэ гэхлээр гэр бүлийн асуудалд энэ хүн ямар өнцгөөс хардаг бол гэдэг надад айгүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлдээ баримталдаг зарчим ч юм уу тийм зүйл байгаа юу? Үгүй байлгүй яг. Гэр бүлдээ хэрч одоо бид 6-гийн хувьд мэдээд гэр бүлийн дүрэн байгаа. Тэгээ гэр бүлээрээ барьж явдаг хэм хэмжээ зарчмууд байгаа. Тэгэл тэр дотроо л явдаг штеп. Тэр тусмаа нөгөө нөхөртэйгөө хосын харилцаанд төлөө
Хосын харилцаанд гэсэн тэгэл байрж явдаг зарчмууд зөндөө байгаа шүү дээ. Би тэр одоо ингээл амар хэрэлдээд мэдээж хэрэлтэн хүмүүс намайг харахаар чи хэрэлдэггүй. Би бол тэгж гайхаад мэдээж хэрэлдэж шүү дээ. Хэрэлдэхгүй хос гэж хаана байгаа. Тэ тэр чин зөвхөн Instagram-ын зурган дээр л байгаа. Бодит амьдрал дээр байхгүй. Нэрээ шүү. Яг үнэ. Тэгээд хэрэлтэн заяа. Гэтэ би тэр хэрэлцэн ч гэсэн заавал одоо ингээд эвлэржээж унтдаг ч юм зарчимтай. Тийм. Тэгээд ойлголцохгүй бол хоёулаа ер нь тийм төрлийн хүмүүс. Гिचнээ эвлэрэхгүй ингээ байгасан ч гэсэн ингээд ойлголцохгүй бол амар тухгүй байдаг хоёулаа. Хоёулаа амар тухгүй байдаг. Гэхдээ тухгүй байдалтай өөртөө дургу болохоор гялс хоёулаа эвлэрчдэг. Нөгөө хэрүүлээ нэмж үдсээр байгаа эвлэрчдэг. Зарим хүмүүс зүгээр ингээ хаяад ингээ нам гүм ингээд хоёулаа хоёр тал хайчдаг хосууд байдэн штэ. Би л тэдрийг асар тавчиртай хүмүүс гэж боддог. 7 молоо нэг яриаггүй мараагүй гэдэг байхгүй. Би тэр үнэхээр чаддаг. Би тэр амьдралдаа нэг баг 2 хоног л яриаг байж үтсэн баг. Тэг бүр хоёулаа дэлбэрчих гээд нэг өрөөнд хэрэлдээд тэгээд хэрэлдэхтэй хилцээр байгаа дэлбэрсэн шүү дээ. Мэдгүй амар тийм тисэх юм дээрээ тисэхгүй дээрээ тисдэггүй ч юм болов. Бас л одоо баланс талдал үйд юм болов. Тэгэл хосын амьдралд бол хоёулаа тэгэл үнэн байл гэдэг шүү дээ. Ерөөсөө бүх тохиолдолд үнэн л. Нэгэндээ үннээ ярьдаг байх. Тийм л юмар явдаг баха. Тэр нөгөө нэг тэсэг твчих гэдэг дээр бас нэг юм ярих чад мартчихлаа. За яг би энийг яриг асуухчаад мартчихлаа. Тэгэхээр одоо нөгөө юу гэж байгаа юу? Тойрын хувьд одоо ингээд асуудлыг ингээд тэр дорн ингээд шийдвэрлэж санаа намардаг. Одоо санчлаа. Нөгөө миний уншижсэн нэг юм дээр ингээд огт хэрэлддэггүй хосууд ингээд байвал тэр бол асуудалтай. Хэрэлдэж уралцжиж тэр нөгөө асуудлын шийдвэрийг гаргаж байгаа болвол наача харин жинхэнэ эрүүл харилцаатай хосоод байна гэж дүгнэдэм билий. Тэгвэл битэр эрүүл. Битэр яг эрүүл юм шиг байна. Нөгөө нэг хэрэлдэгч зүйл байхгүй болсон. Хин хинийх нь амьдрал хин хинд бүр хамаагүй болсон. Тэр тэнцээ өгч гин үү? Одоо тий юу болж гин үү? Бүр хамаагүй. Хэрэлдэг ч ингээд бүр сонирхолтой болсон. Тим харилцаатай гэр бүлээс л хамгийн их гэж тэр үлдээ амар бас л эвгүй сонсогдсон тийм. Тийм чимээгүй аим шиг нүн дээр чинь чимээгүй жал танк гэх юм гараад ирдэг шиг тий. Тэгэхээр нөгөө хэрэлдэж уралцаад асуудлаа шийдэж гинэ гэдэг бол би тэгэд магадгүй бас харцангуй эрүүл. Гэхдээ нөгөө талаараа зодож нүдээл те. Тэгээд идэг болж тийм. Энэ нөгөө төсвөр төвчөр гэдэг юм чинь хэмжээтэй байх хэвээр. Тэгээ тэр хэмжээнээс илүү гарч гин үү? Эсвэл тэр хэмжээнээс дотгошоо байна уу гэдэг чинь хоёр тусдаа асуудал байхгүй. Тэнгүү тисэж гин гэж зодуулаад тиснэ гэдвэл биш байхгүй юу? Тийм төсвөр гэж ороод ир байж болохгүй байхгүй. Тий. Тэгсэн чинь нөгөө талд бас эрэгтэй хүн ч гэсэн ингээл өглөөлж одоо яа эрэгтэй хүн ч гэсэн зодуур амар их авдаг шүү дээ. Тэгээ бас нөгөөтг нь тисээ суугаад ах нь бас зүг бүр бас тий. Амар мэдгүй хосын харилцаа бол бүр айгүй хэцүү тий бас ингээд нэг хүнтэй харьцаж байгаанаас хэцүү. Тэгэл хүүхэд өсгөө 4 хүнтэй харьцаад бас хэцүү. Яг тэгэл аль болох амар байх гэл үзэж таар шүү дээ. Өөртнөөс ойлгуулж мэлээ. Би бол нөхөртөө ингээд амар эртнээс нөгөө маа нөхөр тиймч романтик одоо бэлэг барьж гүдэг төрлөө юм биш байхгүй юу? Тэнгүүд амар эртнээс ойлгуулад ингээд гоё цэцэг авах юм аа энэ. Тиймэрхүү байдлаар ойлгуулад ер нь ийм өөрт хялбар байлгахын тулд юм болов. Эсвэл өөртөө үгүй би гэхдээ юу ч нэрээ. Өөрт надад яаж амар байдаг вэ гэхээр би юу ч хинээс ч юу ч хүлээдгүй. Тэгээд ингээд би энд ийм сэтгэл гаргах юм чи энэ надад нэг ингэж өглөө гэд хүмүүс хүлээд надад тийм айгүй хэцүү надад өөрт хэцүү юм шиг санагдав. Би огт хүлээдгүй хинээс ч юу ч хүлээдгүй. Тэгээд тэр нь одоо хосын харилцаанд гэсэн би яг тийм нөхрөөсөө бас юм хүлээдгүй байхгүй юу ер нь. Гэхдээ яг нэг хай нэг үг шидэд өнгөрчин. Тий. Гой цэцэг гой шүү гэж хэлээд орчингууд нөхөр тэндээс юм олж авбал аавн авахгүй л хамаагүй авахгүй байлаа гэд надад цэцэг авчиж өгөхгүй байлаа гэд би ерөөс тэрэнд ачуулгүй л өгдөггүй. Ягаад бол би хүлээгээгүй. Тий. Тэр нь амар амралтаа ер нь бүх тохиолдолд. Яг номон дээр байдаг эмэгтэй хүн шиг санагдаад. Яг миний уншиж ирсэн номнууд дээр байдаг шиг. Яг эрэгтэй хүн болгон яг ийм л их нэрийг хүсдэг. Юм шиг надад бүр яг хүчтэй маш гоё мэдрэмжүүд айгах өгж байна. Аашгүй. Би гэхдээ ер нь эмэгтэй хүн амар хүчтэй байх хэрэгтэй гэж боддог. Амар юм гоё юм бяртаа биш шүү дээ. Хүчтэй.
гоё хүчтэй ямар ч юмд хүчтэй сэтгэлийн тэнхээтэй. Тийм. Тэгээ жинхэнэ гоё ноён нуруутай хатуу ухаантай хүн байх хэрэгтэй гэж нэгтэй. Тэгээ би охтуудтай бол яг хэлдэг байхгүй. Чи ийм юмыг даван туулж чадахгүй нэмэгтэй хүн яаж чадах юм? Ийм хэмэгч даван туулах хэрэгтэй. Чи хүн сэтгэлийн хүчээр өний чинь давах хэрэгтэй гэд хэлдэг байхгүй. Гүнээр сэтгэлийн хүч чинь гарын хүчнээс гарын бирнаас илүү юм байхгүй юу? Тэ. Тэнгүүт жижигхэн юм дээр амар баярлдаг хүмүүс байна. Энэ сэтгэлийн хүчгүй хүний шинж ахгүй юу? Ер нь тэнгүүтээ бас жижигхэн юмн дээр амар нураад унцдаг хүн тий. Тэг шаардлага байхгүй. Хүний сэтгэл зүй гэдэг юм амар хүчтэй ингээд юугч даван туулах одоо ингээд одоо юу сорилтонд бэлэн байж ах хэрэгтэй байхгүй дандаа. Тэр нь сайн ч юм уу ч байлан ч байсан хамаагүй. Тэгэл нэг жижигхэн юмны ард гарангуудаа тий нөгөөдгөө амар их юм хийц юм шиг баярлал ингээд шууд ингээд тэнгэрт гараал явуул болохгүй байхгүй. Тэгж бодогдод идэх байхгүй. Тэгэхээр өөр сэтгэлийн хүч бас амар чухал. Тийм байна. Тэгээ эмэгтэйчүүд амар гоё хүчтэй байгаасаа гэж боддог. Тэгэл хэв хэмжээнээс давсан үйлдэлүүдийг шууд тэр дор нухчин дардаг байгаасаа. Тэгээ зодуулаад суугаад байна гэдэг чинь юу гэсэн үг юм те? Тэрийг шууд нухчин дардаг байх хэрэгтэй байхгүй. Тийм ээ маш гоё олон зүйлийг амьдрал дээрээ би бас хэрэгжүүлэе гэж би хэдэн зүйлийг бодлоо. Тэгээ ээжүүд маань үзэж байгаа ээжүүдэд маань бас хэрэг болох, хэрэгжүүлэх ийм санаануудыг хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд хоёулагийн цагийн түрээд ер нь дуусж гин. Тэгээд урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. Бахан болсон болоогүй эсвэл ингээ бүр төөрч бодсон өчнөө өмнөд ярьчлаа. Үгүй бүр үнэхээр сэтгэлээсээ гадаад тийшээ явж байсан буцаж гэрэл орж ирж мэрсэн өмнөд байсан баха. Тэгээд өршөөгөө сонсож орой. За хоёлаа манай подкаст ивент тэтгэгчийн бэлгэнүүдийг хацгаая. Аз жаргалтайгаар ийм манс бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээ яг энэ хаврын энэ өдрүүдэд бидний дархлааг дэмжигээ дархлаажуулалтын аян зохион байгуулсан байгаа. Өөрөө ирдэг Эмэсан гэдэг өрөөндор 3 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр 30-аас 50% хямдрал зарласан. Тэгээ нэг дээр нэмэх нэг урамшуулалтай гэртээ байгаа ээжүүд ч гэсэн ийм онцгийн мэн болон 181888 руу залгаад витамин жуултынхаа аянд оролцож болохоор ийм аянг өрнүүлж байгаа. Тэгээд оролцогч ээжүүдэд маань бас хэрэгтэй дархлаагаа дэмжээрэй гэдэг энэ хүү витаминыг бэлгэлж байна. За баярлаа. За баярлаа. Маш их баярлаа. Баярлаа. Тэгээ мөн манай хамтрагчаар Экосос хамтарч ажиллаж байгаа. pH 8.5 шүлтлэг. Тэгээд хүний биеийн 70% уснаас бүрддэг. Тэгээд өдөрт уух усныхаа хэрэглээг эрүүл зөв уснаас авч байгаарай гэд шүлтлэг зөөлөн ус Экосыг санал болгож байна. За тэгээд дараагийнх нь болохоор S Flowers гэдэг цэцгийн дэлгүүрээс бидэнтэй хамтарч ажиллаад энэ хүү гоё цэцгийн баглааг танд зориулсан. Яг нөгөө манай оролцогч нарт зориулж баадیں۔ Оо вау. Тэгээ ингээд би нөгөө нэрнүүдээ хэлээд за эдэр орно гэнгүүл за тэгвэл энэ хүнд ингэж бой, энэ хүнд ингэж бой гэд тэгдэг. Тэгээ энэ S Flower цэцгийн дэлгүүр маань тэг цаг хүртэл ажилладаг. Та хэдэн цагт ч хамаагүй хайртай татны хүмүүстэй цэцэг хөргөөлөх болвол эднийх рүү холбогдоод ганцхан дан цэцэг гэлгүй өөр цэцгэн дээр нөгөө хүмүүс нэг шоколад ч юм уу ном бэлгэлдэг ш. Тийм тэгэж багцаас гаргуулж бас болдгоороо илүү онцлогтой юм бэлээ. За тийм энэ хүү сайхан ягаан сарнаг бэлгэлж байна. Лаг мэдрэмжтэй флористтэй юм шүү. Тийм байна. Тэ энэ цэцэг хаваалт сууднуудтай намайг амар олон охинтой гэж мэдсэн юм шүү. Тэгсэн баг. Тэ. За тэгээд подкаст маань энэ хүрээд өндөрлж гин. Үнэхээр таатай байлаа. Маш гоё яриа өрнүүллээ. Маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. Тэгээд авахын аваад хайхын яриа. Тэгээд илүү өөртөө амьдрал илүү өөртөө амар байгаарэ. Тийм ээ, амар амьдрцгаая. Тэгээд подкастын дугаар маань энэ түрээд өндөрлж гин. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.